Казахстанд гарсан бослог үүмэнийг намжихаар тус улсад энхийг сахиулах хүчнийг тодорхой хугацаагаар байршуулахар болсныг хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дарга Никол Пашинян мэдгдлээ. Эргэн сануулахад Казахстан шинэ оны эхний өдрүүдээс эхлэн нефть олборлдог Мангастау мужийн 2 хотын оршин суугчид автомашины түлшинд хэрэгэлдэг шингэрүүлсэн нефтийн хийн үнийг 2 дахин нэмснийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан. Засгийн газар үнийн хяналтыг зогсоосны улмаас хийн үн эрс нэмэгдсэн гэх тайлбарыг холбогдох албаныхан мэдгдсэн. Жагсаагчдын гол шаардлагыг эрх баригчид хүлээн авч хийн үнийг бууруулахад бэлэн гэдгээ мэдгдсэн ч эсэргүүцлийн жагсаал хэдийнэ хүрээгээ тэлж улс орон даяар хүчирхийлэл үүмэн саман дэгдэж олон улсын анхаарлын төвд орлоо. Казахстаны их баригчид хамтын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөж хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нараас цэргийн тусламж үзүүлэхийг хүсжээ. Учир нь нөхцөл байдал хурцтарч террористууд Казахстаны стратегийн ач холбогдолтой байгууламжууд руу халтаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм а. Эмгэх замбраагүй байдалд амьдэрсэнтэй холбоотойгоор улс даяар оз байдал зарласан бөгөөд тус улсын ерөнхийлөгч Касим Жомарт Токаев 1-р сарын 5-ны өдөр засгийн газрыг огцруулж 6 сарын хугацаанд шингэрүүлсэн хий болон бензиний үнд төрийн зохицуулт хийхийг үүрэг болгожээ. Тэрээр Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев удирдаж байсан аюулгүй зөвлөлийн тэргүүн болж байгаагаа мэдэгдэж нөхцөл байдлыг зохицуулах шинэ арга хэмжээг танилцуулахдаа зөрчил гаргагчдын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ аавна гэж жагсаагчдад анхааруулсан юм а. Тус улсын дотоод хэргийн яам үүмэн саммуны улмаас 8 цагдаагийн ажилтан болон үндэсний графтын зэрэг амьмөрөгдсөн гэж мэдээлэлд байгаа. Харин олон улсын ажиглагчдын зүгээс тус улсад гарсан үүмэний гол учир нь шатхууны үнийн нэмэгдэл биш гадны нөлөөлөлд орчихлоо хэмээн байр сууриа илэрхийлээд эхэллээ.